6-аас 11 настай хүүхдүүдийн Оксфордын бяцлаглалын талаар болон хүүхдүүд одоо юу сурсан энэ хичээлийн агуулгын талаар ярих уулзалтанд тавтан морил. За уг хичээл маань Оксфордын их сургуулиас боловсруулсан Оксфордын их сургуулийн тарих судлаачид, сэтгэл судлаачид за тэгээд хүүхдийн сэтгэл зүйч нарын хамтран хийсэн ийм бяцлал байгаа. За уг хичээл маань 6-7 хоног үргэлжилдэг. За хичээлийн явцад хамгийн гол сурах зүйл бол шууд бяцлал зааж эхлэн гэхээсээ илүүтэй хүүхдүүдтэй тархины бүтцийн талаар тайлбарладаг. За би нэг хичээл ширлэе. За энэ хичээл маань гол хэлэх зүйл бол бидний тархи бол өөрчлөгдөх боломжтой. Нэгдүгээрт өөрчлөгдөх боломжтой. Хоёрдугаарт юунд дадуулна? Түүгээрээ илүү их мэрэгшиж, илүү их сайжирдаг гэсэн гол агуулгыг хүүхдүүдэд маань өгсөн өгөх зорилготой ийм хичээлүүд орж байгаа. За оюун ухаанаа дасгалжуулснаар бид нар тархиа өөрчилж чаднаа буюу тархи хаашаа ажиллаад байгааг бид нар санамсартайгаар ухамсартайгаар өөрчлөх боломжтой гэсэн агуулга голлоо ордгороо энэ хүүхдийн бяцлал том хүний бяцлаглаас яахан өөр хүүхдүүдэд ингэж заавал илүү их сонирхолтой болдог. За энэ дотроо бид нар тархины бүтцийг авч үзэж байгаа. Дэлгэц харагдаж байна уу? Батүшигээ дэлгэц харагдаж байна уу? Гараа ингээрээ харагдчихвэл Батүшигүү. За 9 жин. За энэ бол тархины бүтэц байгаа. За эрх тархины гадар. За хүүхдүүдийн маань хамгийн сайн мэддэг, хамгийн ихний хичээл болон хамгийн сүүлийн хичээл дээр давтан үздэг их тархины гадар префронтал кортекс байна. За амигдалаг бид нар яг одоо чихний дээд орчимд байдаг. Бид нар сөрөг сэтгэл хөдлөл хариуцдаг хэсэг байгаа. За тэгэхээр хүүхдүүд маань ерөнхийдөө бол би уурлаад ирэхээрээ сөрөг сэтгэл хөдлөлөд ирэхээрээ хэнийг нь татархад ирэхлээрээ эсвэл зөхиод авмаар санагдах ч юм уу тийм ээ, айх ч юм уу тий, төвшөр мэдрэгдэх ч юм уу, энэ үед бидний амигдал ажиллаж байгаа юм байна гэдгийг хүүхдүүд маань ойлгоход чиглэсэн юм хичээл байгаа. За бас нэг гол мессеж бол их тархины гадар амигдала хоёр зөрж ажилдаг буюу нэг нь ажиллаж байхад нөгөөх нь ажилдаггүй. За энэ маш чухал. Өөрөөр хэлбэл ууртай байгаа үедээ зөв шийдвэр гаргаж чадахгүй, сандарсан айсан төгссөн үедээ спортоор болон хөгжмөөр хичээлэхэд алдаа гаргадаг ч гэдэм үү тийм ээ. Ийм гол мессежийг бол хүүхдүүдэд өгөх ийм зорилготой байгаа. За ерөнхийдөө бол хичээлээр үзэх гол мессеж бол одоо яг тархины бүтц дээрээ суурлаад дараачийн хичээлүүд энэ их тархины гадраа хөгжүүлэх, амигдалыг бууруулах, сөрөг сэтгэл хөдлөлийг бууруулах ийм зорилгот агуулгдсан байгаа. Тэгэхээр эерэг сэтгэл хөдлөлийг яаж дэмжих үү тийм ээ? Бид нар сайн нэг ингээд гантел өргөжсэн тархи харж исэн шигээ тархийг юунд дадуулна тийшээгээ илүү хөгждөг гэж байгаа. Тийм болохоор эерэг сэтгэл хөдлөлийг илүү их түгээгээд дадуулаад байвал эерэг сэтгэл хөдлөлтөй ийм хүн болно. Сөрөг сэтгэл хөдлөл уурлаад татархаад шуналтаад байвал сөрөг сэтгэл хөдлөл илүү давмгаалсан тийм хүн болно гэсэн мессежийг бас хүүхдүүд маань авч байгаа. За тийм байгаа. Тийм учраас хичээлийн явцад бусдад туслах тийм ээ. Бусдад туслах. За тэгээд хайрлах. Тэгээд талархах. Ийм дасгалууд нэлээд хийгдсэн байгаа. Хүүхдүүд маань гэрээхэндээ хэрхэн туслах вэ? Ээжээ, аавыгаа, ахыгаа, эгчийгээ, эмээгээ, өвгөөгээ хэрхэн баярлуулах вэ? Энэ дээр ингээд зураг захиа бичээд тэгээд энийгаа ингээд ер нь туслах ёстой юм байна, хайрлах ёстой юм байна, энэрх ёстой юм байна гэсэн мессежийг бол хүүхдүүд ерөнхийдөө нэлээд авсан байх учиртай. За хичээлийн агуулга бол ерөнхийдөө тийшээ чиглэсэн байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр дууссан 6-аас 11 насны хүүхдүүдийн эцэг эхчүүд гэрийн даалгавар юу вэ гэхээр одоо их тархины гадраа хөгжүүлээ, хин нэгэнд хоёулаа хамтдаа туслая. За эсвэл ээждээ туслаарай, аавдаа туслаарай, тийм ээ. Энэөгөөрөө чи их тархины гадраа илүү сайн хөгжүүлж байгаа. Энэ хөгжснөөрөө илүү спортод сайн, илүү хичээлдээ сайн, илүү шийдвэр гаргахтаа мундаг хүн болно гэсэн талаас нь илүү сайн хөгжүүлээд дэмжиж өгөх хэрэгтэй байгаа.
За уурлаад байвал одоо яг юу мэдрэгдэж байна? Гол мэдрэмжийн сонсох хэрэгтэй. Би ууралж байна. Тиймээ сөрөг сэтгэлүүд гараад байвал би ууралж байна. Би атаархаж байна. Би одоо яад энэ те айж байна. Аа дургу үрж гин гэд гол нь сэтгэл хөдлөлийн аягүй сайн аюу сонсох хэрэгтэй, шууд үгүйсгэж болохгүй. Чи юундаа ингэж байгаа ингээд те сэтгэл хөдлөлийг огтонч үгүйсгэж болохгүй. Сэтгэл хөдлөлийн сонсоод за чиний тархины аль хэсэг ажиллаж байгаа вэ гэд өөрөөс нь асуугаад тийм ээ. За хүүхдүүд бүгдээрээ амигдал ажиллаж байгааг бол аягүй сайн ойлгож мэдэрч байгаа. За тийм болохоор энэ тал дээр бол нэлийн сайн ярилцах хэрэгтэй. За чи ууралж болно. За хамгийн гол нь за уурлахаар одоо юу чи илүү их ажиллаж чинь. За чи өчигдөр ууралсан, өнөөдөр ууралсан чи юугаа илүү сайн хөгжүүлээд энэ ч гэдэм үү тийм ээ. Сэтгэл хөдлөл тархиныхаа бүтцийг маш сайн ярилцаад явбал хүүхдүүд одоо энэ насн дээр бол маш сайн ойлгодог байгаа шүү. За энэтэй холбогдуулж бас хэд хэдэн бясалгал өгсөн байгаа. Стресс дэх амигдал ажиллаж байгаа үед яг яах вэ? Шууд бойл гэд болчих болохгүй те. Тэгэхээр сөрөг сэтгэл хөдлөлтөй үед ямар бясалгал хийх вэ гэхээр хүүхдүүдээсээ бас асуугаарай. Ямар бясалгал хийх вэ гэхээр цэцэг бясалгал хийнэ. За цэцэг бясалгалыг хүүхдүүдтэйгээ тэр ууралсан, гомдсон, ойрлож байгаа, ашгарч байгаа таагүй сэтгэл хөдлөлтөй үед нь хамтдаа хийж байгаарай. Маш амархан бясалгал байгаа. За цэцэг гэдэг одоо энэ гарын хурууг цэцэг гэж бодоод амьсгал авахад гарын хуруу дэлгэгдэн бүр маш том нэгдээд амьсгал аавна. Тэгээ амьсгал гаргахад жижигрээд гарын хуруу ингээд хумигдчихж байгаа, цэцэг хумигдчихж байгаа тийм ээ. За тэгээ амьсгал авлаа, дэлгэгдээд маш удаанаар дэлгэгдэн анхаарлыг хуруунд дээр авчирна шүү. За энэ дээр болохоор когнитив терапи гэдэг энэ юуг тань мэд хүн сэтгэл зүйн эмчилгээ хамт орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл анхаарлыг тэр ууран дээр биш гарын дээр авчирж байгаа байхгүй юу? CBT гэдэг когнитив терапи гэдэг ингээд тань мэд хүн эмчилгээ орж ирж байгаа. Тэгэхээр анхаарлыг хуруунд дээр авчираад амьсгал авахд томроо бүр тултлан цэцгээ гоё дэлбэлүүлээрэ гэд тэгээ хамтдаа буцаагаад ингээд агшаах. Ийм бясалгал хамт хийх нэ. За үүнээс гадна хүүхдүүд маань хичээлийн өмнө ингээд сэтгэл санаа тогтохгүй ингээл за одоо яг энэ насан дээр те 6-аас 11 насан дээр за би хичээлээ хийлээ гэж шууд суугаал хийчихдэг байхan те насны онцлогоос шалтгаалж сэтгэл санаа ингээл дэнслэгээтэй онцлогоотой гүмээр бүжгэлмээр одоо яад энэ те дэгцмээр цогцмоор хөдөлгөөнтэй байдаг үе нь тийм болохоор суулгахтаа хурууны бясалгал хийх нь. За хурууны бясалгал бас маш амархан бас когнитив терапи орж ирж байгаа анхаарал нь яг ингээ хурууга дагаж явж байгаа энэ гарын дээр ирнэ. Тэгээд хуруу дээшлэх тусам амьсгал авна. Тэгээд хуруу доошлох тусам амьсгал гаргах нь. Амьсгал аваад амьсгалаа гаргана гэдэг. Ингээд хуруу дээшилж доошлох болгонд амьсгал авч гаргаад тэгээд дараагийнх нь нөгөө хуруун дээр ирж байгаа. Амьсгал аваад амьсгалаа гаргана. За хамраар аваад хамраар гаргах нь. За хүүхдүүд бүр хамраар аваад амаар гаргая гэж байгаа болно. Гэхдээ ерөнхий техник бол хамраар авч хамраар гаргах нь. За өнөөдөр сүүлийн хичээл дээр хүүхдүүд маань би хурууны бясалгал шалгалтынхаа өмнө хийгээ 100 авсан. Хурууны бясалгал даалгавраа өгөхдөө сайн хариулсан хурууны бясалгалаа ингээд хийгээд дадуулсан хүүхдүүд маш их ажиглагдсан. Тийм болохоор хурууны бясалгал бол маш олон судалгаагаар ингээд аюул үр дүнтэй гэдг нь бол тогтоогдсон байгаа. За баг том хүмүүс ч гэсэн хийхээр ийм бясалгал хамгийн гол техник бол ингээд яг хурууга дагаж явж байгаа энэ гарыг мэдрэх ёстой. Анхаарлыг ийшээгээ хураагаад байгаа байхгүй юу? Танин мэдгүй одоо биеэ таних хүртэхгүйгээр нь ингэж анхаарлыг ингээд тогтоож байгаа. Тэгээд ингэж хийгээд 5 хуурандаа хийхгүй дараа нь ингээд хийгээд ахнаа. Ингээд хүүхэд дадуулчвал оюутан болоод ч гэсэн энийг хийх боломжтой байгаа. Хурууны бясалгал. Өсвөр насныхны бясалгал дээр хүртэл хурууны бясалгал ордог. Өсвөр насныхны хүртэл дуртай бясалгалын нэг нь байгаа. За тэгээд дараагийн бас нэг бясалгал хамт хийгэрэй гэж би захимаар байгаа бясалгал бол мочиг суй гэсэн бясалгал байгаа. За мочиг суй энэ болохоор ингээд сэтгэл санаа тогтворгүй үед ингээд юм дондогмоо байдаг тийм ээ. Дондогмоог хүүхдүүдэд ингээд яг хичээлийн заал нь ингээд тоглуулж үзүүлдэг. Ингээд хоёр тишээ ингээд гэхдээ дондогмоог яаж хүчтэй хөвтүүлж ингэсэн ч гэсэн буцаад дондогмоо босоод ирдэг тийм ээ. Яг тэрэн шиг амьдрал ингээд ийм савлах үе зөндөө байдаг. Сэтгэл санаа тогтохгүй үе зөндөө байдаг. Гэхдээ босож ирэх хэрэгтэй гэсэн мессежийг сэтгэлийн хатыг бүр багаас нь төлөвшүүлэх ийм мессеж байгаа юм. Шууд өнөөдөр хүүхдүүд маань за амьдрал ер нь нугарахгүй хугарахгүй алдсан ч гэсэндээ одоо би алдчихлаа гэд тэрэндээ ингээд шаналлахгүй босож ирэх ёстой юм байна гэж бодохгүй ч гэсэн ерөнхийдөө
ой тойнд нь тэр далд ухамсарт нь за амьдрал ер нь ингээд нугарах, хугарах, хажуу тийшээ ингээд савлах, сэтгэл санаа докторгүй янз янзын юм болох юм байна. Гэхдээ би босох ёстой юм байна гэсэн ийм маш чухал мессеж өгдөг. За энэний эсрэг болохоор докторжуулах бясалгал болохоор мод шиг суй гэсэн бясалгал байгаа. За тэгэхээр хүүхдүүдээсээ мод шиг суй гэсэн бясалгал ямар бясалгал байдаг вэ? Хамтдаа мод шиг суйгээд хамт мод шиг суугаад бясалгалаа хийгээрэй. Дараагийн хэсэг болохоор хөвлий ба цэжний амьсгалын бясалгал байгаа. За маш амархан. Баруун гарыг цэжин дээр, зүүн гарыг хөвлийн дээр. Баруун гарыг цэжин дээр, зүүн гарыг хөвлийн дээр. Тэгээ баруун гараараа ингээд зүрхний цохилтоо мэдрээд зүүн гараараа цэжний амьсгалыг ажиглана. Тэгээд амьсгалаа тоолно. 1 минутанд хэдэн удаа амьсгалж байна вэ? 1 минутанд тэгэл хоёулаа хамтдаа 1 минут тавиадах. За хоёулаа одоо 7 хоног, 10 хоног, 1 сар 1 минут тавьсан. Одоо 3 минут болгоё гэл тийм ээ. Тэгэл 5 минут болгоё гэл 10 минут болгоё гэд ингээд энийгээ сунгаад явах боломжтой байдаг. За хөвлийн ба цэжний амьсгал хүүхдүүдийг маш сайхан тогтож өгдөг. Энэ маш олон талын ач холбогдолтой бясалгал байгаа. Амьсгалыг маш зөв болгож өгдөг. Одоо хүүхдүүд том хүн гэлтгүй хүүхдүүд маш их буруу амьсгалдаг болчиход байгаа. Яарсан, сандарсан ингээл хоолоо идэж байхдаа магадгүй уц үзээд ч юм уу тийм ээ. Эсвэл нэг юм руу өсчээл нөгөө тийшээ яараал ингээд нэг юм уц руугаа ч юм уу яардаг ч юм уу тийм. Нэг юм сэтгэл санаа докторгүй шинж тэмдэг маш их ажиглагддаг болсон. Тийм болохоор хөвлийн цэжний амьсгалыг бясалгалыг хийснээр хүүхдийг илүү тогтун, илүү анхаарал төвлөрөл сайтай ийм одоо англиар grounded гэдэг тийм ээ. Ийм болоход нөлөөлөх нэ. Хөвлийн цэжний амьсгалыг тэгээ хамтдаа хийж байгаарэ. Ерөнхийдөө бол анхаарал бол яг гүлэг сургахтай адилхан гэж заадаг. Өөрөөр хэлбэл нохоотой хүүхэд байдаг бол бас илүү сайн ойлгогдож байсан. Гүлэг сургахад бол бид нэг зааж өгөөл тэгэл тэр дороо анхаарал нь төвлөрөөл суу гэхээр суудаг, бос гэхээр босдог болдоггүй тийм ээ. Бид нар яадаг вэ гэхээр дахин тэр гүлэгтэйгөө ийдэг найрсаг харьцчээж дахин давтуулж иж тэр хичээл тэр суу бос командыг ойлгодог, мэдэрдэг болдог. Тийм болохоор бид нар анхаарлыг ч гэсэндээ давтуулж дахин давтуулж дахин бясалгалаа хийж иж анхаарал тогтох боломжтой гэсэн ийм зүйлийг бас хүүхдүүд маань үтсэн байгаа. Тийм болохоор эцэг эхчүүд ч гэсэндээ энийг бас сайн ойлгож за энэ юу бүтэхгүй юм байна ч гэдэг юм уу те. Тэгэж орхилгүйгээр хамтдаа яг ингэж сурсан дөнгөж одоо хүүхдүүд маань маш их сонирхолтой дээр байгаа. Тийм болохоор эцэг эхчүүд маань ингээд хамтдаа за энийг хоёлоо хийчихье. Энийгээ өнөөдөр хийчихье, энийгээ маргааш хийчихье гэдэг ингээд эцэг эхчүүд өөрсдөө ч гэсэндээ ингээд сэтгэл санаагаа тайван болгох, одоо цагтаа төвлөрөх аливаа юмыг ингээд анхааралтай удаан тогтоох, анхаарлаа удаан тогтоох ийм дадлыг суулгахад бол энэ бясалгал маань бас их сайн эерэг нөлөө үзүүлнэ. За анхаарлын гарч ингээд анхаарал бол яг гүлэг шиг тийм ээ. За тогтохгүй ингээл Google байвал энд очиж баагаал тэнд очиж тавчиг мэрээл те энд очиж хийгээл ингээл гүлэг бол яг анхаарал шиг байдаг. Бид нар анхаарлыг яг ямар ч юм сургаагүй гүлэг шиг орхичдаг. Тэгэл том хүн бид нар ч гэсэндээ ингээл ажиллаа хийх гэж суугаад компьютерийн хаард ингээд суугаад анхаарал хаа нэгэн тийшээ яваад өгдөг. Тэнмэл тийм ээ. Яг энэ сургаагүй гүлэг шиг байдаг. Тэгэхээр энийг бол гүлгийг сургаж болдогтой адилхан анхаарлыг бас сургаж болдсон байна. Яаж сурах вэ? Яаж сурах вэ гэхээр дадуулж бясалгал хийж дадуулж сургана. Бид нар ингээл гаргаж ирээл толгоогоо гаргаж ирээл нэг програм уншуулаад ингээл буцаагаал хийж болохгүй тийм ээ. Тийм болохоор юугаар сурах вэ гэхээр бясалгалын аргаар дадуулж сурах боломжтой байна. За ийм хичээлийг бас хүүхдүүд маань үзсэн байх нэ. Энэ болохоор түрүүн хэлсэнчлэн нөгөө дондогмаа тэнцвэрээ алддаг ч гэсэн ундаггүй. Тэгэхээр одоо ингээл ийм сэтгэл санаан докторгүй байгаа хүүхдүүдтэй за зүгээр тийм ээ ингээд тэнцвэрээ алдах гад ингээд сэтгэл санаа аливаа юмд ингээд нэг ийм өөртөө итгэлгүй байгаа энэ үе нь бол окей зүгээр гэхдээ унж болохгүй хамтдаа болсон гэсэн энэ мессежийг бас хүүхдүүдтэй маш сайн ойлгуулж энэ ойлголт нь ерөнхийдөө ороод ирсэн байгаа. Тэгэхээр илүү сайн хамтдаа давтах хэрэгтэй байгаа шүү. Ярилцах хэрэгтэй байгаа. Хамт практис хийх хэрэгтэй байгаа. Аав ээж нь илүү дуртай болоод ахаар хүүхдүүд нь ч гэсэндээ улам гүнзгийрэх одоо нөгөө цаан нарын гэрийн даалгавар үлдсэн байна тийм ээ.
Хүүхдүүдтэйгээ одоо багш нь дахин давтан хэлмээр байна. Ерөнхийдөө энэ хичээлийн агуулга дотор бол эцэг эхчүүдтэй уулзах уулзалт байдаггүй. Миний хувьд болохоор хүүхдүүд одоо ингээд та нар маань ингээд хариуцаад үргэлжлүүлээд энд бяцлаглалыг ингээд дадуулаад аваад явах болохоор ийм хичээлд сурсан, ийм бяцлал үзэж байгаа гэсэн агуулгыг хэлээд тэгээ энийгээ та нар минь ингээд өдөр болгон ингээд нэг ийм одоо нэг модны жим ургамлын нэг үр тарьчлаа штэ тий үр суулгацсан байгаа хүүхдүүдэд нь бясалгал гэдэг чинь биднээс нэгдүгээр хол биш юм байна тийм ээ хоёрдугаарт миний энэ тархины ажиллагааг хариуцдаг юм байна тархины ажиллагаа. За нөгөө том хүнд болохоор хүний сэтгэл хөдлөл би махан би хоёр чинь хоёлоо намайг Батуулыг таны бүрдүүлсэн энэ тэнцүү эргэтэн байгаа. Тийм болохоор сэтгэлээ ингээд бид нэр анхаарч явах хэрэгтэй. Тийм учраас бясалгал хийнэ гэсэн мессеж өгдөг бол хүүхдийнх нь болохоор за би энэ тархиа илүү сайн хөгжүүлэхийн тулд мундаг хүүхд байхын тулд ажралтай амьдрахын тулд тайван байхын тулд би энэ тархиныхаа префронтал кортекс буюу их тархины гадрыг би хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн мессеж авчиж байгаа. Тэгэхээр энэ дээр та нар маань ингээд хамтдаа за одоо поз бий болъё. Цэ чивлийн бясалгал хий. 1 минутанд хэдэн амьсгалах бясалгалаа хий. Цэцэг бясалгалаа хий. Хуруу бясалгалаа хий гэдэг ингээд янз бүрийн төрлөөр нь хүүхдүүдтэй амьд байлгаад уйдахгүй ингээд бясалгалыг цааш нь ингээд сайхан услаад тэтгээд наранд тавих бол наранд тавиад ургамлыг бид нар хэрхэн арчилдаг билээ те ургуулах гэж яг тэр шиг хүүхдүүдийнхээ бясалгалт ингээд дуртай байгаа тэр одоо эхэлсэн байгаа тэр тархисан үрийг цааш нь тордоод авч яваарэ гэж заах гэж энэ хичээлийг хийж байгаамаа. Уулзалтыг хийж байгаа. Тэгээ хүүхдүүдэд харахаар ингээд бясалгал улам дуртай болж байгааг нь харахад би бол миний хувьд бол маш их баяртай байгаа. Тэгэхээр яг энэ нэг ийм нэг гоё үр тавигдсан дээр эцэг эхчүүд маань ингээд цаашаа услаад тордоод аваад яваарэ. За энэ хүрээд уулзалт маань өндөрлж байна. Та бүхэндээ хүүхдүүдтэй эрүүл энхийг амар амгалан өрөөе. За тэгээ Оксфордын сургуулиас боловсруулсан 6-аас 11 насны хүүхдүүдийг бяцлаглалын талаар, юу үзсэн талаар мэдээллийн цаг маань ингээ өндөрлж байна. Баярлалаа.